Америк нэгдсэн улс болон Канада улсын хоорондох худалдааны сөргөлдөн улам хурцдаж байгаа энэ үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хилийг заагалдаг Онтарио нурыг нэрийг нь Америк нур болгон тушаал гаргасан байна. За Канадын засгийн газар Америк нэгдсэн улсын 20 тэрбум долларын импортын бараанд хариу татвар ногдуулахад зарласны дараа Трамп ийм хариу барьж байгаа юм байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэхүү тушаал нь олон улсын эрх зүйн акт биш тул зөвхөн тус улсын төрийн байгууллага агентлагууд дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд олон улсын байгууллагууд өөр бусад улс орнуудад хамаарахгүй юм. Энэхүү маргаан нь Америк нэгдсэн улсаас Канадын бүтээгдэхүүнд 50% татвар ногдуулсны дараа Канада улс ган хөнгөн цагаан хөдөө аж ахуй болон гэр ахуйн захилгаан бараа зэрэг Америкийн 700 орчим нэр төрлийн бараанд хариу хориг тавьж хоёр талын худалдааны хилцээ бүрэн бүтлгүүцсэнтэй холбоотойгоор өрнөж байна. Онтарио нуур нь Америк нэгдсэн улсын Нью-Йорк мужи болон Канадын хамгийн олон хүн амтай Онтарио мужийг заагалдаг стратегийн чухал усан зам юм а. Онтарио мужи нь Америкийн 10 гаруй мужийн хувьд экспортын хамгийн том түнш бол. Ерөнхийлөгч Трампын дэвшүүлсэн уг саналыг Канадын удирдагчид болон олон нийт эрс эсэргүүцэж хүлээн авах боломжгүйг мэдгцээр байна. Тухайлбал Канадын ерөнхий сайд Марк Карни Онтарио хэмээх нэршил Америк нэгдсэн улс Канада улс үүсгэхээс ч өмнө байсан уугуул үг. Америк улс л өөрчлөгдсөн болохоос Онтарио нуурын нэр өнгөрсөн одоо ирээдүйд ч хэвээрээ байна гэсэн байна. Мөн Онтарио мужийн ерөнхий сайд Даг Форд Трампын тушаалыг утгагүй гэж тодорхойлоод хоёр улсын худалдааны маргаан хит хувийн шин чанартай болж байгаа тул талууд сэтгэл хөдлөлөө дарж эдийн засгаа хамгаалахын тулд яриа хэлцээний ширээний ард дахин суух цаг болсныг уриалсан байна. Америк нэгдсэн улсын дотооддод ч Трампын шийдвэрийг эсэргүүцэгчид олон байна. Жишээлбэл Канадын Онтарио мужид хилэлдэг Нью-Йорк болон Вермонт мужийн захирагчид Трампын шийдвэрийг дагаж мөрдөхгүй гэжээ. Түүх газар зүйн үүднээс авч үзвэл Онтарио хэмээх нэршлиг хойд Америкийн уугуул Гурон омгийнхаа анх өгчээ. Гялалтсан уст нуур гэсэн утгатай энэ нэршил үнэхээр хоёр улс үүсэн байгуулагдахаас өмнөх үед хамаардаг. Хэдийгээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч холбооны засгийн газрынхаа төвшөнд газар зүйн байршлыг өөрчилж буйж Канада улс болон бусад улс орнуудад албатан хүлээн зөвшөөрүүлэх эрх зүйн механизм байхгүй гэдгийг мэрэгчлэтнүүдийн зүгээс тайлбарлалаа. Трамп үүгээр зогсохгүй номхон болон Атлантын далай нэрийг өөрчлөх бодолтой байгаагаа мөн илэрхийлсэн. Тэрээр өмнө нь Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчлөх тушаал гаргаж байсан. Мөн Канадыг Америк нэгдсэн улсын 51 дахь муж болгох талаарч ярьж байсан билээ. Түүний энэ мэт алхмууд нь хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд хурцдмал байдал бий болгож байна. Америк нэгдсэн улс болоод Канадын олон 10 жилийн турш хадгалагдаж ирсэн улс төр эдийн засгийн найрсаг дотн харилцаа ийхүү худалдааны дайн улс төрчдийн ааш авираас шалтгаалan түүхэн сорилттой тулгарч байгааг шинжээчид дүгнэж байна.